Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Gavli Untsas нэг компаниас хөрөнгөний зах зээл өнөштэй зориулан сурал хичээл бэлтгэн хүргэдэг. Энэ удаад бид яагаад хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн асуултанд хариулах болно. Бодит байдал юу хэлж байна вэ? За энэхүү асуултанд хариулахын тулд өнгөрсөн хугацааны ханшийн өсөлт уналттай танилцгаая. Энэхүү графикт 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл топпер индексийн өсөлт болон хадгаламжийн хүний өсөлт хоёрыг харьцуулсан байна. 2006 оноос 2011 он хүртэл топпер индекс 32 дахин өссөн. Харин үүнээс хойш эдийн засгийн хямралтай холбоотойгоор 14 хүртэл унаад байгаа юм а. Өөрөөр хэлбэл 2006 оноос хойш топпер индекс 14 дахин өссөн гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр топпер индекс багтдаг 20 компани хувьцааны ханш 14 дахин өссөн гэсэн үг юм а. Өөрөөр хэлбэл та 2006 онд 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг топпер индекс багтдаг 20 компанид хийсэн бол өнөөдөр таны мөнгө 14 сая төгрөг болох байсан гэсэн үг. Харин та хадгаламжинд мөнгө байсан бол 3.5 сая төгрөг болох байсан юм а. Та 1 сая төгрөгийг 2006 онд хадгаламжинд хийсэн бол өнөөдөр 3.5 сая төгрөг болох байсан. Харин хувьцаанд хийсэн бол 14 сая төгрөг болох гэжээ. Үүний зөрүү 11.5 сая төгрөг байгаа юм а. За энэ бол топпер индекс дээр авсан жишээ юм а. Харин тухайлсан компаниудын хувьцааны ханш хэрхэн өсөж, хэрхэн өөрчлөлт орсныг дараагийн графикуудаас харъя. Энэхүү графикт говь компани хувьцааны ханш харагдаж байна. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ компани хувьцааны ханш 15 дахин өсжээ. Харин хадгаламж 3.5 дахин өсвэсэн. Баянгол зочд буудлын хувьцаат компани хувьцааны ханш энэ хугацаанд 37 дахин өссөн байна. Апо компани хувьцааны ханш энэ хугацаанд 144 дахин өссөн байна. Дархан компани хувьцааны ханш энэ хугацаанд 197 дахин өсжээ. Харин та хадгаламжинд мөнгө байсан бол 3.5 дахин өсөх байлаа. За энэхүү жишээнүүдээр бид хувьцааны ханш нь өссөн компаниудыг жишээ болгон үзүүллээ. Харин одоо хувьцааны ханш нь унсан компаниудтай танилцъя. 2011 оны 20 дугаар сараас хойш графикнд харагдаж байна. За энэ график бол шарын гол хувьцаат компани ханшийн уналтын график юм а. Энэ хугацаанд тус компани хувьцааны ханш 7972-аар унжээ. Мөн багнуур компани хувьцааны ханш 9437-аар унсан бол адуун чулуун компани хувьцааны ханш 95%-аар унсан байна. Дүгнэлт. Тэгэхээр эдгээр статистик мэдээллүүдэд үндэслэн дараах дүгнэлтийг хийж болох юм а. Хэрвээ та хувьцаа авах болон хувьцаа авах хугацаагаа зөв тодорхойлж чадах юм бол хэрвээ та ямар хувьцааг авах болон ямар хувьцааг зархаа зөв тодорхойлж чадах юм бол та өөрийн мөнгөө өсгөж хөрөнгө оруулалт амжилттай удирдах боломжтой харагдаж байна. Тэгвэл энэхүү хоёр асуултанд хэрхэн оновчтой хэрхэн амжилттай хариулах вэ гэсэн асуулт бас гарч ирнэ. Энэхүү хоёр асуултанд хариулахын тулд та суурь судалгаатай байнга танилцж байх хэрэгтэй. Суурь судалгаа гэдэг нь макро орчны судалгаа, тухайн компани зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн, технологи, боловсон хүчин, борлуулалт маркетинг, эрсдлийн судалгаануудыг хамарсан суурь судалгаанууд байдаг. Тэгэхээр тухайн компани эдгээр судалгаанууд болон макро эдийн засгийн судалгаа, мөн хөрөнгөний зах зээлийн судалгаа гэх зэрэг эдгээр суурь судалгаануудтай та тогтмол танилцдаг байх хэрэгтэй. За хэрвээ та энэ суурь судалгаануудтай тогтмол танилцж, тогтмол уншиж, өөрийн үнэлт дүгнэлтийг зөв өгч чадах юм бол та хувьцаанд амжилттай хөрөнгө оруулж чадна гэсэн үг. Тэгвэл энэ судалгааг хэн хийх вэ гэдэг асуулт эндээс урган гарна. Та өөрөө энэ судалгааг хийх үү? Гэтэл та ямар ч мэрэгчлэлтэй байж болно. Санхүүгийн бус өөр чиглэлийн мэрэгчлэлтэй. Жишээлбэл багш, эрдэмтэн, эмч, инженер, уур хаачин гэх мэт. Тэгвэл та санхүүгээс өөр чиглэлтэй мэрэгчлэлтэй хүн байх юм бол эдгээр судалгаануудыг хэрхэн хийх вэ гэсэн асуулт танд гарч ирэх юм а. Энэ асуудлыг үргэлж харгалзан таас хувьцааны судалгаа хийхэр боллоо гэх. Гэтэл танд хангалттай цаг хугацаа байхгүй. Та өөрийнхөө үндсэн ажлаа хийн, үүнийхээ хажуугаар та хувьцаа судална гэдэг бол маш хүнд даалгавар юм а. Тэгвэл асуудлыг хэрхэн шийдэх вэ? Асуудлыг шийддэг газар нь бол үнд цаасны компани юм а. Таны үйлчлүүлж буй үнд цаасны компани энэ бүх судалгааг хийж танд хүргэж байх ёстой. Мөн цаг үеийн чухал мэдээллийг тогтмол хүргэж байх үүрэгтэй. Та ч үнд цаасны компаниасаа эдгээр судалгаа болгон мэдээллийг шаардах хэрэгтэй юм а. Учир нь та бол харилцагч. Gavli үнд цаасны компанийн хувьд би дараах үйлчлэгийг харилцагчдаа санал болгож байна. Үнэ аншид нөлөөлж болох үз үнэн бодит мэдээллийг өглөө бүр танд хүргэх болно. 7 хоног бүр хөрөнгөний зах зээлийн тоон бэлтгэн хөрөнгөний зах зээлтэй хөл нийлүүлэн алхахад танд бид туслана. Сар тутам хөрөнгөний зах зээлийн төлөв байдлыг тодорхойлж таныг чиглүүлж байх болно. Улирал тутам санхүүгийн ба бодит секторын судалгааг хийж урт хугацааны шийдвэр гаргалтанд туслах болно. Хагасчил тутамд хувьцаат компаниудын
бүрэн хэмжээний судалгааг бэлтгэж оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань зөвлөх болно. Ингээд танд амжилт хүсье. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.